За бүгдээрээ сайн байцгаана уу? Хамтдаа өнөөдөр Библийн үг Матай ном 27 дугаар бүлэг 27-оос 44 дугаар ишлэл байна. Эх 7 хоног манай чуулган болон бусад чуулган мөн дэлхийд байгаа олон Христэд итгэгчдийн хувьд нэг өдрийг энэ 7 хоногийг чухалчлан үзэх болно. Тэгээ дараагийн эзний өдөр буюу 16 маань бүх христчдийн хувьд эзэн Есүс Христийн загалмай дээр цовдлогсныг эргэн санах 7 хоног болон Есүс Христ үхлийг ялан дийлсэн амьлалтын тунхаглах ийм өдөр байна. Өөрөөр дараагийн эзний өдөр бид нэр амьллын баярыг бид нэр тэмдэглэх ийм өдөр байх болно. Гэвч харин өнгөрс дараа ирэх 7 хоногийн 1-ээс 5 дахь хооронд бид нэр эзний хайрыг эргэн санах, бидний төлөө загалмай дээр түүний эдэлсэн зовлон бид нэр эргэн санах ийм өдрүүдийг бид нар хамтдаа өнгөрөх болно. Өнгөрсөн 7 хоногт эзний өдөр та нар маань санаж байгаа. Манай чуулган хурж ирэхэд нэлээд үнэртэй байсан. Энэ үнэр нь юуны үнэр вөхөр нойлын үнэр байсан. Тэгээ нойлын үнэр нь нойл яагаад үнэрчсэн бэ гэхээр нойл бөглөрсөн ба. За тэгээ яагаад нойл бөглөрдөг гэхээр бид нар мэднэ тийм ээ. Нойл руу манайхан үйлчлэлийн хүмүүс маань аваачаа нэг шалны альчраа хийцсэн байсан. Тэгээ тэрнээс болоод манайх бөглөрөөд тэгээд бүр цаашаа иш яваад кест хаус бөглөрөөд тэгээд энэ тэнд баахан бөглөрлөлтөөс болоод нэг юм үнэрчсэн байгаа. Тэр нь өмхийн үнэр байгаа тийм үү. За тэр өмхийн үнэр бол нойлын үнэр биш байгаа. Бид нар л энэ нойлын үнэр гэж яриад байгаа болохоос бидний үнэр байхгүй. Тийм биш гэж үү? Тэгээд нойлын үнэр гэдэг чинь бидний үнэр байхгүй. Тэгээд биднээс гарсан зүйл тэнд үнэрч байгаа зүйл байхгүй. Магадгүй эзний өнөөдөр айгүй сонин 0-0-ийн тухай яриад байхаар эвгүй санагдчих болох юм. Гэхдээ зөө ойлгоорой. Үндэ 0-ийн үнэр боловч бидний үнэр. Тэгээ бид яагаад тэр үнэрийг мэдж байгаа гэхээр тэр үнэр нь тэр зүйл нь бөглөрөөд тэгээ нэг газараа ингээ бөөгнөрсөн учраас тэрнийх нь үнэр нь бидэнд мэдгтлээ бөөгнөрсөн, бөглөрсөн гэсэн үг. Гэтэ энэ бол арилгаж болох зүйл. Тэгээ манай энэ юуныхан сангийнхан тэр бөглөө гаргасан учраас өнөөдөр бид нэр гоё үнэртэй тий бидний сатсан үнэртэй ус үнэртгэхээр ийм гоё юу гэдгийг арай эко орчин гэдэг ингээд байж ахсаг байна. За гэхдээ хэрвээ бидний зүрх сэтгэл дотор байгаа гаргаж байдаг тэдгээр хорн муу гим нүгэл худал хоормгууд тийг зүрх сэтгэл дотроо бөглөөтэй байлгаад байх юм бол бидний бодлоос төрөн гардаг, бидний амнаас төрөн гардаг, тэгээ бидний зүрх сэтгэлээс, бидний үйлдэлүүдээс төрөн гардаг энэ хорн муу гим нүгэл, худал хоормог, ихэрхэл, бардамналлуудаа хэрвээ бид өөрсдийнхөө зүрх сэтгэл дотор хадгалаад байвал энэ ч гэсэн яг тэр нойлын үнэртэй адилхан биднээс гард юм а, үнэртд юм а. Гэхдээ үнэртдээ зөвхөн надад үнэртдэг биш. Асуудал нь яг бусдад үнэртдэг нойлын үнэр шиг бусдад энэ үнэр хангалдаг байна. Бид нар 20 жил, 30 жил, 40 жил өөрсдийнхөө энэ дотор, амьдрал дотор, энэ зүрх сэтгэл дотор, бодол дотроо тэр гим нүглийнхаа, худал хооронгийнхаа, тэг ихэрхэл мунхаглалынхаа зүйлсүүдийг дотроо хадгалж, бөглөж, тээж ирсэн. Тэгээ энэ маань бидэнд цаг хугацааны явцад биднэр дамжин хүмүүст яг энэ үнэртдэг баг. Хүмүүсийг гомдоож, цөхрөөж, хүмүүст бүдрэл болж, хүмүүсийг яллаж, буруутгаж, тэгээ бусдад бүдрэл болон бусдын явах зам дээр тээг болж, аажимдаа энэ нь минь намайг хүртэл дотроос нь идэж, ялзруулж, тэгээ миний амьдрал, миний зан чанар, миний хэв маяг сүулдэ юу нь мэдгэдэггүйгээр тийм үү? Цөхрөл зовлон болон дуустдаг. Хэрвээ бид нар энэ дотор байгаа өөрсдийнхөө гим нүглүүдийг, ихэрхлүүдийг, ялангуяа бардамлуудаа түүнээс бий болдог янз бүрийн гим нүглүүдээ хэрвээ бид нар энэ дотроос гаргаж хаяхгүй бол бид нар яг тэр нойл шиг эргэн тойрон дээр энэ Монгол улс үндэстэн дээр хүн болгон мэдэж болох хуцаар үнэртүүлэх бол. Тийм зүйлийг бид нар зөндөө хардаг. Телевизээр, сонингоор ийм хүмүүсийн тухай бид нар харж байна. Магадгүй бид өөрсдөө ч гэсэн хүмүүсийн харилцаанд донд ажилдаа сурж байхдаа гэр бүлдээ эргэн тойронд ч гэсэн бид үүнийг гаргадаг. Бид нар нөхцөл нь боломж нь олдвол бид нар
энэ зүйлсүүдийг гаргахад бэлэн хүмүүс байдаг. Бид нар харагдаж байгаа өнгө зүсээр, харагдаж байгаа өмссөн хувцсаар, эд зүйлүүдээр үүнийг далдлах гэж хичээдэг боловч яг үндэ боломжил нөхцөл бүрдэх юм бол бид тэр өмхий, тэр бохир, тэр балер зүйлсүүдийг бид нар гаргахад бэлэн байдаг хүмүүс юм. Бидний дотор хэр их бохир байгаа бол бид хизээч үүнийг анзааран харахыг хүсдэг. Харахыг хүсдэг учраас харин ч бүр далдлахыг хүсдэг юм. Олж авсан боловсрлоор амьдралын туршлагаараа бид нар үүнийг бие цэвэрхэн, бие зүгээр, бие асуудалгүй гэж яах вэ? Халахлах гэж хичээдэг ба. Харин таны дотроос таны зүрх сэтгэл чинь танд хилсээр ятгасаар байна. Тэг хүмүүс хэлдэг. Өнөөдөр хүртэл ийм хормоо, ийм гим нүгэлтэй, ийм зүйлийг яагаад бурхан шийдэхгүй? Чиний бурхан чинь байдсан бол яагаад энэ бүгдийг зохицуулахгүй байгаа юм? Яагаад тэр юу гэдгийг дайн байлдаа хийж хүн амтан алж ийм харгас хэрцгий болж хахад яагаад чиний бурхан чинь тэгвэл байдгал юм бол энэ бүгдийг зогсоодгүй? Тийм л хайрын бурхан юм бол, тийм л амьд бурхан юм бол гэж. Харин бурхан өнөө хүртэл хүн төрлөختний түүхийг харахтаа зөвхөн минийхийг харах үед хангалттай их бохир зүйл байна. Бид нар хэн нэгний амьдралыг харах үед залхамаар, холдмоор, болмоор, харилцаагаа тасалмаар тийм хүмүүсийг бид нар мэднэ. Үндэ бид нар тэдний нэг нь бид өөрсдөө байхгүй. Гэтэл бурхан өнөө хүртэл хэдэн мянган жилийн туршид хэдэн зуун сая хүмүүсийн амьдрал тэдний дотор байгаа энэ бохир заван үйлдэлүүдийг өнөөдөр яагаад твчиж хүлээсээр байгаа юм бэ? Яагаад тэр дорн хариунуудыг өгөөд гайгуунуудын салгаж аваад гайтайнуудын дээр сүк аянгийн болгодог ч юм уу яадаг чи дорн шийдгээд эмх цэгцтэй болгоод дэлхийд нэг 10 гайгүй хүн ч юм уу 20 гайгүй хүн ч юм уу үлдээгээгүй юм бол бидний ойлголтоор ингэчмээр байна. Гэхдээ бурхан тийм биш юм. Үнэн дээр өнөө хүртэл бурхан энэ хүн төрлөختний гим нүглийн бохир завааныг, гим нүглийн мунхаглуудыг бидний энэ хормоо зүйлсүүдийг яагаад өвчиж байгааг бэ? Яагаад гэвэл бидний эзэн Есүс Христэс болоод өнөөдөр бурхан энэ бүгдийг твчин хүлээсээр байгаа юм. Эзэн Есүс Христ бидний дөнгөс манай хоорийнхны өргөсөн магтан дуус дээр гардагчлан Библиэлд өнөөдрийн хэлж байгаа яг энэ үгэн дээр хэлэгдсэнчлэн бидний гим нүглийн төлөө тэр загалмай дээр цовдлогдсон юм. Ийм бохир үргэлж бохир гарч байдаг. Үргэлж хормоо гарч байдаг хүмүүс бидний төлөө бурхан өөрийгөө өгсөн юм. Бидний төлөө загалмай дээр өлгсөн баг. Загалмай дээр өлгөгдөн нас барах нь зүгээр л сайхан сэтгэлтэй, зүгээр л мундаг хүн гайхамшигыг үйлдэх болохоор тийшээ гарсан юм биш. Харин энэ загалмай дээр махан биетэй бүх хүмүүсийн гим нүглээс болж ирэх тэр шийтгэл буух ёстой байсан. Махан бие өмссөн хүн болгоны дээр бурхан гим нүглээс нь болоод хожим нэгэн цагт өөрийнхөө шудраг зөв шийтгэлийг буулгах болно. Бурхан бол хайр мөн, гэвч бурхан бас шудраг. Шудраг учраас бидний гимтэй байгаа энэ байдлыг тэр хизээч зүгээр орхихгүй. Бурхан гимэд хизээч дуртай биш. Гимэд дуртай байгаад байгаа юм биш. Гмийн завхралыг хайрлаад байгаа юм биш. Харин бурхан хожим гим хийгээд гимд автагдсан бүх зүйлсүүдийг шударгаар шүүж бас шийтгэх болно. Ямар ч өчилгүй, хайр найргүй шийтгэх болно. Гэхдээ энэ нь хүний төлөө биш. Хүнийг шийтгэх гээд байгаа юм биш. Хүнийг ийм байдалд аваадсан гим буюу гмийн мөн чанар болох бузар мус хүнс бидний хэлдгээр Библийн хэлсэн сатаныг шийтгэхийн тулд байгаа. Бурхан хүн төрлөختөнд хайртай. Харин өөрийнх нь хайрлсан хүн төрлөختөнд өөрийг нь үл тоож гимд дуртай болж хар багаасаа, нялхаасаа, төрлөхөөсөө гмийн дур сонирхол хүсэлтэй болж
Тэгэд өсөх тусам тэр нь яг илчлэгдэж түүндээ мэрэгшиж амьдрдаг ийм хүмүүсийн төлөө Бурхан өөрийгөө өгсөн юм. Ийм л учраас Есүс бидний төлөө загалмай дээр цовдлогдож бидний авах ёстой шудраг шийтгэлийг тэр өөрөө бидний өмнөөс бидэнд хайртай учраас тэрээр бидний өмнөөс үүрсэн юм. Өнөөдөр бидний уншсан ишлэл яг энэ тухай гарч байгаа. Түүнийг загалмай дээр цовдлогдох үед түүний хажуугаар түүний эргэн тойронд янз бүрийн хүмүүс очисныг бид эндээс харж байгаа. Санамсаргүй байдлаар түүнтэй таарсан хүн Симон гэдэг хүн загалмайг нь үрч санаатаагаар түүнийг цовдолж байгаад Ромын цэргүүд түүнийг доромжилж нийгэмдээ хүмүүсийн дунд хүртэл гимтэй гэж үзэгддэг хүмүүс хүртэл түүнийг адилхан шийтгэгдэж байгаа юм шиг мөртлөөр яах вэ? Доромжлон гутааж өөрийгөө зөв гэж үздэг шашны тэргүүнүүд хүртэл түүнийг басамжилж нулимж байсан. Өнөөдөр энэ загалмайн хажуу зогсож байгаа бүх хүмүүсийг харах юм бол энэ бүгдээр хүн төрлөختний илэрхийлэл төлөөллөд байгаа. Бүгд өөрсдийнхөө ямар нэгэн зан үйлсүүдээр өөрсдийгөө хэн нэгэн гэж үзэж байгаа тэдгээр хүмүүсийн төлөөлөл бол өнөөдрийн Библийн дөнгөж сан уншсан ишлэлдэр гарч байгаа хүмүүс юм. Өмнө нь бид ч гэсэн тэдний нэг байсан. Бид өөрсдийгөө хэн нэгэн гэж үзэж бид бурхангоор амьдарч болно. Бурханы бидний төлөө хайрыг үл тоож түүнгүүгээр бид нар амьдралаа удирдах чадна гэдэг боловч үнэн дээр амьдралаа хөтлөн дагуулж байгаа боловч гим нүгэл худал хуурмгаасаа болж ялзран доройтож улам бүр муудаж улам бүр хэрэгцээгүй болж байгаа ийм амьдралыг бид туулсан байна. Бидний цаг хугацаа өнгөрөх тусмаа бид мууддаг. Бидний цаг хугацаа өнгөрөх тусам бидний бодол санаа ялзардаг. Бид нэр амьдралыг туулах тусмаа улам илүү энэ ялзрал худал хуурмгаасаа болж цөхөрдөг баг. Гэвч бид нэр Бурханд бууж өгдөггүй хүмүүс. Үргэлж бид гимээ зурж, хорон муугаа зурсаар байдаг. Есүс бидний төлөө тэрээр загалмай дээр цовдлогдсон юм. Ах дүүсм зөв ойлгоорой. Бид нэр хизээж Бурханы зүрх сэтгэлийг ойлгож чадахгүй. Бид хизээж Бурханы зүрх сэтгэлийг ойлгож чадахгүй. Ялангуяа загалмай дээр цовдлогдсон энэ зүйлсийг бид хизээж ойлгож чадахгүй. Зарим хүмүүс нь айгүйх ойлгож яана гэж илэрхийлээд ялангуяа энэ Латин Америк католик шашиндангуудын хийдэг нэг зүйл байдаг. Энэ юу гэхээр Есүс Христийн амьлалт үхлийг дурсан санах, түүний хайрын өмнө талархах энэ өдрүүдэд тэд нар юу хийдгүү гэхээр өөрсдийгөө загалмай дээр цовдолдог баг. Яг бодтоор. Буугай руугаа, шуу руугаа хадаас эсвэл алга руугаа хадаас олгуулж тэгээ загалмай дээр хэдэн цаг тарчилж өөрийгөө зовоод. Тэгээ яаж байгаа юм гэхээр энэ Есүсийн зовлон яах вэ? Хуваалцж байгаа. Бас өөрийгөө ороолгоно, тэгээ өөрийгөө зовоон, өөрийгөө өндөр уул руу тэгээ зовлонтойгоор өргөстэй, хадаастай тэгээ янз бүрийн зүйл үүрч янз бүрийн байдлаар өөрийнхөө махан биеийг зовоод. Тэг яагаад ингэж яхаар Есүст хайртай учраас би түүний зовлон хуваалцж байна. Харин бид андуурсан байна. Уучлаарай. Есүс Христ бидний төлөө загалмай дээр цовдлогдохдоо ерөөсөө 3 цаг загалмай дээр цовдлогдсон. Загалмай үхэл гэдэг бол тухайн үеийн Ромчуудын хамгийн юу вэ? Зовиуртайгаар хүнийг алдаг, тамлан зовоодог хэрэгсэл байсан байхгүй. Загалмай дээр хүн цовдлогдоход яадгүй хэр 2 шуу эсвэл алга руу нь хадаас хадна. Тэгээ хүнийг тогтоож байгаа байхгүй. Тэгээд хамаг жингээрээ хүн яах вэ? Доошоо дарна. Тэгээд яг өлмийг хүрэх газар дээр нь жоохон мод эсвэл тавина. Тэгээд 2 шилбийг хавсарж агаад хадна. Шилбинийх нь ясныхын 2 шилбиний нарийн бүдүүн 2 ясны дундуур нь хадаад тэгээд орхино гэсэн. Инхээр хүн үхдэггүй. Тэгээд ийм хүн хэр зэрэг уддаггүй гэхээр хамгийн хурдандаа ядаж 24 цаг болох хэвээр. Тэгээд цаашаа бүтэн 3 өдөр болох тохиолдол байна. 7 хоног болох тохиолдол байна. 10 өдөр болох тохиолдол байна.
Яагаад? Яагаад гэвэл хүн цовдлогдох тусам биеийн доошо болно. Тэгэхээр цээж нь уушгаа дарж эхэлнэ. Уушиг дарагдаж эхлэх тусам амьсгал багаар орох үед дотор яг урвал явагдана. Тэгээд агаар баг орж байгаа учраас эндээс яг уушиг руу агаар биш ус орж эхэлнэ. Тэгээд цус баг багаар орж эхэлнэ. Тэгээд аажмаар уушиг нь ус юм уу цусаар яг дүүрдэг баг. Тэгээд хүн живж өгдөг баг. Цусандаа усанд живж өгнө. Ингийн тулд хугацаа хэрэгтэй. Энэ бол хүний өөрийнх нь махан биеийн онцлогоос болж өгч байгаа зүйл. Харин Есүс 6 цагаас 9 цагийн хооронд биднийхаар өнөөгийн еврейчүүдийн толлоор 6-аас 9 буюу биднийхаар бол юу вэ? 3-аас 6 цагийн хооронд гэсэн. 3 цаг загалмай дээр тэр амьд байсан. Харин түүний дээр юу болсныг мэдв. Түүний дээр энэ хадалтын эсвэл энэ өргөсний эсвэл ташуурын энэ зовлонгийн өвдөлтөөс болж өгсөн биш. Харин Христ та бидний хожим ирэх ёстой Бурхны шудраг уур хилэнгийн шийтгэлийг өөр дээрээ авсан учраас тэрээр нас орсон ба. Тэрнээс биш махан биеэрээ зовоод ядраад тэгээд үхсэн биш ээ. Ах дүүс минь бид Христийн зовлон юуны төлөө байдсан гэдгийг бид санах ёстой. Хожим бид нэр хизээч найдваргүйгээр хизээч авралгүйгээр орхигдох ёстой байсан тэр зовлон бидний өмнөөс Христ өөрсөн юм. Бурхны уур хилэнгийн өмнө хинч зогсож чадахгүй. Бид түүнийг төсөөлж чадахгүй тийм яг шийтгэл буух ёстой. Бид үүнийг хуваалцаж чадахгүй. Хэрвээ та хуваалцах юм бол шууд өхнө. Та зөвхөн энэ махан биеэрээ амьд байх төдийгүй мөнхийн зовлонд шууд орно гэсэн үг. Тийм учраас буруу битгий ойлго. Бид Христийн зовлон хизээч хуваалцаж чадахгүй. Христийн зовлон бид хизээч махан биеэрээ хуваалцаж чадахгүй. Тийм учраас та энэ өдрүүдэд өөрийгөө зовоож, цус нүжиндээ холилдож, өндөр уул руу гарч загалмай үүрч ерөөсөө хийх хэрэггүй. Яг энэ бол та бардамнаж байна гэсэн үг. Та сайрхаж байна гэсэн үг. Та Бурхны таны өмнөөс хийсэн энэ ажлыг үгүйсгэж байна гэсэн үг байна. Бурхан л үүнийг зөвшөөрч өөрөө авсан юм. Харин бид үүнийг хизээч хуваалцаж чадахгүй юм. Харин Бурхан биднийг битгий зовоосай, битгий мөнхийн зовлонд яваасай гэсэндээ үүнийг өөрсөн. Бурхан биднийг цэвэр байгаасай гэсэндээ үүнийг өөрсөн. Зөвхөн хожимын мөнхийн улсын тухай биш. Харин өнөөдөр яг энэ цаг мөчид түүнд итгэж байгаа хүмүүс ч гэсэн зүрх сэтгэл, амьдралдаа бүхий л талбар дээрээ Бурхан итгэлээс болоод цэвэр болоосай гэж Бурхан хүссэн юм. Бурхан бидний дотор байгаа тэр гим нүглийн маш олон дадал зуршил, хэвшил, зовлон, бэрхшээл өнөөдөр хүртэл туулж ирсэн энэ зүйлээс чинь болж шаналж байгаа. Өнгөрсөн амьдралдаа хийсэн таны бүх гим нүглүүдийг уучлж, таны гимгүү гэж танд энэ амьдралыг өгөхийн тулд Христ загалмай дээр цовдлогдсон юм. Та Христэд итгэдэг бол Библи ингэж хэлж байна. Та ямар ч гимгүй гэж хэлж байна. Та ямар ч гим нүгэлгүй, таны дотор цэвэр болсон гэж хэлж байна. Одоо харин та энэ цэвэр гимгүй амьдралыг хэрхэн авч явах уу гэдэг нь одоо харин таны өөрийн чинь сонголт юм. Та үргэлжлүүлэн энэ загалмайд буюу Христэд итгэлээр түүний үгийн дагуу амьдрах уу, эс бөгөөс үргэлжлүүлэн угаагдж цэвэрхэн болсон ч гэсэн яа тий би дахиад гим нүглээр амьдрнаа гэж шийдэх үү? Энэ таны сонголтын асуудал. Библи ингэж хэлсэн байдаг. Нэгэн удаа эзэн Есүс Христ нэгэн сургаал өгсөйг хэлж бузар муус сүнс хүнээс гараад усгүй ангамл газруудаар дими тэнж явж байгаад сүүлдээ очих газар олдохгүй болохоор нь буцаад анх байсан газартаа очиё гэд очдөг. Тэгсэн чинь тэр газар нь маш гоё, цэвэр, эмх цэгцтэй, эзэнгүү болсон байдаг. Үүнийг харангуутлаа тэр муу ёрын сүнс тэр хүн рүү ороод тэгэнгуутлаа өөрөө дахин түүнээс гараад өөрөөсөө 7 дор 7 муу ёрын сүнсийг дагуулад нөгөө хүн рүүгээ буцаж орд юм а гэж хэлсэн байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Есүс Христийг хүлээж авсан мөртлөөр Бурханаар цэвэрлэгдэж, угаагдж, түүнд итгэсэн мөртлөөр
дахин гим нүглийн замыг сонгож байгаа хүмүүсийн амьдрал хэрхэн муу ерэн сүнсэнд илүү хүлэгдэм бэ гэдэг зүйлийг сануулan хэлсэн зөвлөл юм а. Ах дүүс минь, Есүс Христ бидний төлөө загалмай дээр цовдлогдсон. Тэр биднийг гимгүү байгаасаа, цэвэр байгаасаа гэдэг үднээс цовдлогдсон. Хоёрдугаарх нь тэр биднийг цэвэр гимгүү болгохдоо бас бидний төлөө юу хийсэн бэ? Тэр гим нүгэл ямар хорн муу, ямар хор уршигтай, ямар өөдгүү гэдгийг мэдээсэй гэж тэр хүссэн юм. Ийм учраас эзэн Есүс Христ өөрийнхөө ажлыг эхлэх үед сайн мэдээний 4 номдор ингэж эхэлдэг. Тэрээр гимшигтүн гэж ажиллаа эхэлснийг бид нар харж болно. Бурхны хаанчлал ямар үгээр эхэлснийг та мэдэх үү? Энэ гимшигтүн гэдэг үг юм. Гимээс эрг суутга. Гимээс холд гэж суутга. Бурхан таны төлөө өөрийгөө өгөхдөө таныг гим нүглээс эргээч гэж хүсдэг юм. Тэрнээс биш гимтэйгөө үргэлжлүүлэн байгаадаа гэж хэлж байгаа зүйл биш. Гим нүглээс эрг. Яаж гим нүглээс эргэдэм бэ? Өөрийгөө гимтэн гэдгийг хүлээн зөвшөөр. Би яалтчгүйгээр хожим энэ гимээс болоод мөнхийн зовлонд орох ёстой байсан. Энэ миний хорн муу гим нүглээс болж би гарцаагүй Бурхны шудраг шийтгэлийг авах байсан. Гэвч Христ та миний өмнөөс цовдлогдож, намайг гимгүү болгож, цэвэр болгож, дахин таны өмнө баяр хөөртэй, урам зоригтой амьдрах ийм болгосон учраас баярлалаа гэж хэлэх үед бид нэр гим нүглээс эргэдэг юм. Бурхан таныг гимээс эргээсэй гэж хүсэж байна. Өнөөдөр бидний дотор хийж байгаа гимдээ биш, харин хийх хүсэж байгаа мөн чанар дээр гимчлийг тавь гэж хүсэж байна. Бид ихэнхдээ гаргасан гим нүглийнхаа мөн чанараас гарч ирсэн үр жимсүүдийг таслахыг хүсдэг. Тэгээ бид нар гмийнхаа үндсийг биш, цэцгийг нь тасалдаг. Тэгээд би гимшсэн гэж хэлдэг. Харин уучлаарай. Үндс нь байгаа бол үр жимсэн заавал гарах бол. Тийм учраас үндсийг нь таслах буюу Бурхан руу 100% өөрийгөө хүлээн зөвшөөрч очих ёстой юм. Би гимтэй. Энэ гимээс би өөрөө хизээж цэвэрлэгдэж чадахгүй. Харин таны миний төлөө урссан энэ загалмайн үнэнд би итгэхийг хүсэж байна. Ариун сүнс Бурхан та миний дотор орж намайг цэвэрлэж өгөөч. Надад энэ хүч чадлыг өгөөч гэж хэлэх үед энэ гим нүгэл бидний дотроос үндсээрээ явах алга болох боломжтой юм. Ах дүүс минь, загалмайн үхэл бол бидний гим нүглийг, бидний шийтгэлийг холдуулсан. Бас хоёрдугаарх нь мөн бидний гимт мөн чанарыг олж харуулan биднийг энэ мөн чанараас чөлөөлж өгсөн юм. Харин бид өнөөдөр эзнүүгээр дамжуулан асуумаар байна. Та үнэхээр эзэн Есүс Христийн загалмай руу хардаг уу? Хэрвээ хардаг бол яаж олж хардаг вэ? Загалмай дээр цовдлогдсон хөөрхөдөө өрдмөр нэг Есүс миний төлөө өгсөн штэ. Яахав тэ хөрх юм өгсөн, одоо нэг юм өгчихсэн, миний төлөө өгсөн гэсэн гэж хардаг уу? Үнэхээр би ингэж таслагдаж мөнхийн шийтгэлд очих байсан. Тэгээ би мөнхөд энэ амьдрал зовлон, нулимс, сэтгэл дундуур амьдралаар энэ амьдралыг дуусгах байсан гэж ийм зүйлийг өмнөөс тэр цовдлогдсон гэж итгэдэггүй эс бөгөөс тэ Христийн өмнө очихдоо тэ түүнийг зүгээр л итгэжүүл бүхнийг хангаж өгнө, эдгэж өгнө, тэ магадгүй сайжруулж өгнө гэж бодож байна. Өнөөдөр бид дахин Христ рүү харах ёстой юм. Эх 7 хоног бид энэ зүйл рүү дахин өөрсдийнхөө бодол санаа, зүрх сэтгэлийг чиглүүлэх ёстой. Үнэн дээр Бурхан биднийг аврагдаасаа үнний мэдлэг рүү ирээсэй гэж 1-р Тимот 2-ын 4-р ишлэлдэр хэлсэн байдаг. Бурхан бүх хүмүүсийг аврагдаасаа гэж хүсдэг. Тийм учраас бүх хүмүүсийн төлөө загалмай дээр цовдлогдсон юм. Түүний дээр бүх хүмүүсийн дээр унах ёстой байсан, ирэх ёстой байсан шийтгэл ирсэн юм. Зөвхөн таних биш. Зөвхөн монголчуудынх биш. Зөвхөн энэ 2000 оны үеийнхэн биш. Харин бүх үеийн, бүх цагийн,
бүх ард түмний шийтгэл ирсэн юм а. Таны өнгөрсөн одоо ирээдүйн бүх шийтгэл түүн дээр буусан юм. Бид түүнийг хизээч өөрч чадахгүй. Гэвч Христ үүнийг өөрч чадсан юм. Тийм учраас бид эх өдөр түүний зөвтгөл болох, үхлийг ялсныг дахин тунхлах өдөр болох. Үүнийг бид тэмдэглэх болно. Ах дүүс минь, Бурхан биднийг аврагтаасаа гэж хүсэж байна. Аврагтаасаа, гимээс аврагтаасаа гэж хүсэж байна. Тэгээд гмийн үнэн дүр төрхийг харуулсан жинхэнэ мэдлэг рүү ирээсэй гэж хүсэж байна. Бид нар энэ мэдлэгийг өөртөө хүлээж авах хэрэгтэй. Гим ямар бохир бэ? Зөвхөн Улаанбаатарчуудын үнэрийг үнэртгэхэд л ой гутан байна. Зөвхөн Улаанбаатарчуудын гим нүгэл биш. Харин бүх хүн төрлөختний гим нүгэл түүн дээр буугдаж тэр үүрч түүн дээр ирэх ёстой шийтгэлийг бас авсан байна. Бид хэр зэрэг цэвэрхэн бэ? Үнэхээр би Христийг харахтаа өөрийгөө хэр зэрэг цэвэр болсон гэж бас итгэдэг бай. Ах дүүс минь, бид өнөөдөр Христийн зовлонг иргэн санах өдөр болохоос хуваалцах өдөр бол биш юм. Бас эзний зовлонгийн төлөө бид түүнд талархах ёстой юм. Бид түүнд талархаж хүндэтгэлийг үнэн бөгөөд сүнсээр өргөх ёстой энэ цаг бол одоо байна. Би таныг зүрх сэтгэлдээ энэ цаг мөчид эзний үгийг сонсож байхдаа үнэхээр нээгээсэй гэж хүсэж байна. Би Христийг хэрхэн олж хардаг вэ? Яг энэ загалмайн хажуугаар явж байгаа хүмүүстэй адилханаар хардаг гэж юу? Ямар байдлаар? Би санамсаргүй байдлаар Симон шиг түүнтэй таардаг. Бидний дүр төрх энэ дээр илчлэгдсэн. Нэгдүгээрх нь Симон. Тэд гарч явахдаа Күрэний Симон гэгчтэй таарлаж түүнийг алавдаж түүний загалмайг өөрүүлсэн гэсэн. Бид Есүс Христтэй уулзах үедээ санамсаргүй уулздаг. Хэн нэгний ятгалаг, хэн нэгний гоё үг, хэн нэгний зөвлөмжөөр хурж ирж уулздаг. Гэхдээ бид түүнд зүгээр л ирж уулздаг, санамсаргүй. Күрэний Симон түүнд итгэсэн үү үгүйг би мэдэхгүй. Гэхдээ хэн нэгнээс болж бид Христийн өмнө очдог. Магадгүй зарим үед бид нэр түүний загалмайг үрж байгаа юм шиг амьдралч гэсэн орж болох юм. Гэсэн ч үнэхээр та Христийг яаж олж харж байгаа вэ? Зүгээр л Голготын толгод хүртэл загалмайг нь үрж өгсөн сайхан сэтгэлтэй хүн шиг нэгэн үү? Өнөөдөр чуулган дотор олон хүмүүс чуулганд ирдэг. Гэвч тэдний ихэнх нь цаг хугацааны дараа алга болдог. Есүсийн Голготын толгод хүртэл тэд явж чаддаг. Гэхдээ Есүсийн загалмайн цовдлолтыг тэд олж хардггүй байна. Түүнийг мэддэггүй байна. Түүнийг танихыг хүсдэггүй байна. Зүгээр л тэд санамсаргүйгээр чуулганд очдог. Дараагийн зүйл харах юм бол түүний ам руу цөстэй холсон дарсыг түүнд уулгасан загалмай тэр хадсан цэргүүд бий. Бас түүний хувцсыг хоорондоо хувааж авч шодож байгаа Ромын цэргүүдийг бид нар харж чадна. Бас түүний дээр пайз хадаж, энэ бол еврейчүүдийн хаан Есүс гэж бичсэн пайзыг хадаж байгаа Ромын цэргүүдийг харж байна. Нэг талаас харахад үнэхээр үйлчлээд байгаа юм шиг. Нэг талаас үнэхээр загалмайн энэ зүйлийг нь хийж өгöd байгаа юм шиг. Түүнд туслаад байгаа юм шиг. Түүнийг өрөвдөд байгаа юм шиг. Боловч нөгөө талаас яг үнэндээ мэдхгүйгээр олон дахин түүнийг ашиглаж түүний төлөө шодож түүнийг загалмайд пайзыг нь тавьж өгч байгаа. Нэрийн тунхаглаж байгаа юм шиг боловч түүнийг загалмайдаар хадаж байгаа хүмүүс байдаг. Арай бид тийм юм биш үсттэй. Бид Христийг хэрхэн олж хардаг вэ? Мөн
Түүний хоёр талд нь дээрэмчин байсан. Нэг нь баруун талд нь, нөгөөх нь зүүн талд нь. Хоёулаа хүмүүсээр буруутай гэж тооцогдсон хүмүүс байсан. Хүмүүс бүгд яг түүнийг тэднийг үхэх ёстой гэдэг ял оноосон баг. Хүний нийгмээр, хүний мэс чанараар, хүний хуулиар бол энэ хоёр дээрэмчин хоёулаа буруутай байгаа. Гэсэн ч гэсэн тэд Христийг бас доромжилсан. Хүмүүсээр буруутай гэдгээ мэдэж байгаа. Мөртлөөрөө адилхан гэмт үхэл тушаагдж байгаа мөртлөөрөө Христийг бас цовдолж байгаа. Өнөөдөр зарим хүмүүс үхэх хүртлээр Христийг шүд зүүн эсэргүүцдэг хүмүүс байдаг. Өнөөдөр үхэх хүртлээр Христийг үгүйсгдэг хүмүүс байдаг. Бид нар сайн мэдээ тараах үед, өвчтөй байх үед нь эргэж очиж, тэдний төлөө залбирч, сайн мэдээ ярьсан ч Христийг үзэн ядсаар байгаа дуустдаг хүмүүс би зөндөө харсан. Хоёр дээрэмчин шиг. Адилхан үхлийн өмнө ирсэн мөртлөөрөө, адилхан үнэний өмнө ирсэн мөртлөөрөө эсэргүүцсээр байдаг хүмүүс бас байдаг. Яагаад? Бас л адилхан. Христ хэний төлөө яагаад цовдлогдсныг бас мдээгүй учраас. Дараагийн хүмүүс нь түүний хажуугаар явж байгаа толгоо сэгсэрж байгаа хүмүүс. Энэ бол энгийн еврейчүүд. Энэ бол энгийн ард түмэн. Энэ бол энгийн амьдралаар амьдарч, мөрөөрөө ажиллаж, мөрөөрөө амжилттай явж, өөрсдийнхөө карьерийг хөөрж, мөрөөрөө гэр бүлтэй болж, мөрөөрөө бусдын адил ажиллах гэж яваа хүмүүс. Гэхдээ тэд бас Христийн хажуугаар толгоо сэгсэрч өнгөрдөг. Ингэж амьдрах гэж. Ийм мулгуу байх гэж. Ийм юмд итгэх гэж байгаа хүмүүс байна. Энэ бол олонх нь. Өнөөдөр Христ итгэх итгэлийг олон хүмүүс ингэж хардаг. Толгоо сэгсрэн хардаг. Тэд биднийг мунхаг, мулгуу, тэнэг, ус үндэснээ худалдсан, эргүүцсэн, тархин угаагдсан хүмүүс гэдэг. Харин тэд хизээч өөрсдийнхэн дотор байгаа гим нүглийн хүлээс тэдний дотор өөрсдийг нь зовоож энэ амьдрал нь яагаад ингэтлээ заавал бэрхшээл нулимстай байх ёстой байгаа юм бэ гэдгийг ойлгохгүй байгаа тэдгэр хүмүүс. Тэгсэн ч бодит амьдрал донд Христийг үгүйсгэгчд, толгой сэгсрэгчд байт юм. Дараа нь түүний хажуу зогсож байгаа хуулийн багш нар буюу шашинлаг хүмүүс өөрсдийнхөө үйлсээр өөрийгөө зөв гэж үзсэн. Өөрсдийнхөө үйлсүүдээр өөрсдийгөө сайн гэж үзсэн. Бурхан шиг үзсэн. Буянлаг гэж үзэж байгаа тэдгэр хүмүүс. Энэ хүмүүс ч гэсэн Христийн өмнө очиод тэр бусдыг авардаг байсан. Тэгвэл өөрийгөө авраг. Тэр одоо загалмаанаас бууг. Тэд Есүсээс үйлсийг шаардсан. Гайхамшиг харуулахыг хүссэн. Есүсээс өөрсдийнх нь хүсэж байгаа юр бусын байдлыг л хүссэн. Дэлхийн шашин бол юр бусын зүйл хийхдээ дуртай байт юм. Дэлхийн шашин бол юр бусын зүйлсээр хүмүүсийг хөтлөхдөө дуртай байт юм. Хүмүүсийн нөхцөл байдлыг нь өнгө үзэмжийг амьдралыг нь сайжруулахын тулд тэдний шашин оршин байт юм. Харин хизээч тэдний зүрх сэтгэл дотор байгаа асуудлыг мөн чанарыг нь хизээч хатгадаггүй маа. Хизээч тэдэнд гимш гэж хэлдэггүй маа. Хизээч гим нүглээсээ эрг гэж хэлдэг шашин байдгүй. Ямар ч шашин гимшлийн тухай тунхагладаггүй. Харин буянлаг байдлын тухай, өндөр ёс суртахууны тухай, гэгээлэг зүйлийн тухай, энерги, юр бусын хүч, сүнсний тухай, агуу чадлын тухай бол ярьдаг баг. Харин хизээч бидний зүрх сэтгэлийг нээгээд бидний дотор байгаа мөн чанарыг маань буруу байна гэж хэлдэггүй. Тэгээд ийм учраас тэд Есүсээс юу шаардсныг мэдгүй. Загалмайнаасаа буучгаа гэж хэлсэн. Есүс юуны төлөө хадагдсныг тэд хизээч олж чадахгүй. Ойлгохчгүй. Яг тэдний хүсэл бол өөр хүсэл. Тэд өөрсдийг л байгуулах дуртай. Өөрсдөө хүмүүсээс өндөр болох дуртай. Өөрсдөө хүмүүсээс илүү боловсралтай, эд зүйлтэй, нэр хүндтэй болох дуртай болохоос хизээж
хүмүүсийг байгуулах, хүмүүсийг зөв болгох, хүмүүсийг зөвтгөж өгөх, бурхан руу эргүүлэх ажлыг хийдгүү хүмүүс юм. Магадгүй бид бас ийм биш үсттэй. Би өөрөө Христ итгэсэн гэсэн мөртлөөр хүмүүсийг бурхан руу айчих биш. Хүмүүсийг гимшил рүү хөтлөх биш. Харин өөрийнхөө дагалдагч болгож, өөрийгөө үнэлүүлж, өөрийгөө бусдаас өмнө нь тавьж, өөрийнхөө авьяас бэлгийг харуулах гэж арай зогсож байгаа юм биш үсттэй. Ахтуусан бид загалмай дээр байгаа Есүсийг яаж олж хардаг вэ? Харин Библи ингэж хэлж байна. Матай номын 27 дугаар бүлэг 49 дугаар ишлээс ахуулан би эндээс уншиж өгье. Харин бусд нь Илия түүнийг аврахаар ирэх хэсгийг харцгаая гэв. Есүс дахин чангаар хашгираад амьсгал хурав. Үзэгтэн сүмийн хүшиг дээрээсээ доош хүртэл 2 хэсэг болон цуурсан ба газар хөдлөн хад чулуу бут үсэрч булж нээгдэн нойрсон олон ариун хүний биеэс амьлуулагдж Есүсийн амьлалтын дараа булчнаас гарч ариун хотод орж олонд харагджээ гэсэн бэ. Есүс дахин чангаар хашгираад амьсгалаа хураав гэж хэлсэн байна. Харин Есүс энэ үед юу гэж хашгирсныг мэдэх вэ? Есүс өвдөж байна гэж хэлсэн юм биш. Есүс аргаа ядаад одоо болно гэж хэлсэн юм биш. Харин Есүс юу гэж хэлснийг мэдэх вэ? Есүс юу хийж байгаагаа мэдэхгүй эдгээр хүмүүсийг уучлаарай гэж хэлсэн юм. Есүс эцэс хүртлээр өөрийнхөө юуны төлөө хийж байгаа зүйл дээр баттай зогссон баг. Есүс эцэс хүртлээр хүн төрлөختнийг хайрлсан юм. Бидний авах ёстой шийтгэлийг эцэс хүртлээр тэр өөр дөрөө байлгаж биднийг чөлөөлсөн юм. Ийм учраас би танд өнөөдөр хэлмээр байна. Нэг талаас зовлонтой хэцүү юм шиг боловч нөгөө талаас та баярлах ёстой өдөр. Юу? Яагаад гэвэл таны гим нүгэл аль хэдийн Христийн дээр тохогдсон. Одоо та гмийн ямар ч хүлээсгүй. Таны дээр ямар ч удам судар дамжиж ирсэн хараал гэж байхгүй. Христ бүгдийг үүрсэн. Бүгдийг жижигээс том хүртэл, хүндээс хөнгөн хүртэл өнгөрсөн одоо ирээдүйн бүх цаг үеийн чинь гмийг үүрсэн. Христ таныг чөлөөлсөн. Есүс ингэж хэлээд дууссан. Юу хийж байгаагаа мэдэхгүй эдгээр хүмүүсийг уучлаарай гэж хэлсэн. Есүс эцэс хүртлээр биднийг уучлал руу, гимшил рүү хөтлсөн юм. Үнэхээр та бид харин гимшил дотор ойртож байна. Асуудал ийм байна. Би яагаад Христээр уучлагдсан мөртлөөрөө яагаад миний дээр хараалтай юм шиг, яагаад миний дээр зовлонтой юм шиг, муу ёрийн сүнсэнд хүлэгдсэн юм шиг өвчин, өвдөл, ганцаардал, бүтлгүйтэл, цөхрөл байгаа юм бэ? Яагаад би цаг хугацаа өнгөрөх тусам сайжрах биш, харамсал дүүрэн амьдралыг дуусгаж байгаа юм бэ? Яагаад? Би Христэд итгэж байна. Тэгсэн мөртлөө яагаад? Би таныг дахин загалмаа руу хар гэж хэлмээр. Тэгээд өөрийнхөө дотор байгаа мөн чанаруудыг түүний өмнө тавьж. Бид нар амаараа ярьдагч үнэхээр түүнийг олж харахгүй бай. Зүрх сэтгэлээр ойртон очихгүй. Ром номын 10-ын 10 дугаар ишлэлдэр хэн зүрхэндээ итгэн зөвхт байдал төрнө гэж хэлсэн. Хэн амаараа тунхаглаж, гэрчилж хашгирах болно, тэр нь яг авралт хүрэх болно гэж хэлсэн. Энэ нь зүгээр л амен биш. Энэ нь амьдралын туршид би Христийнх, би гим нүгэлтэй болж түүнээр уучлагдсан гэж тунхаглах явдал юм. Энэ нь зүгээр л хоосон модон загалмай харж мөргөх биш. Бид загалмайд 1000 мөргсөн ч ямар ч нэмэр байхгүй. Харин зүрх сэтгэлдээ үнэхээр Христийг хайрлаж, түүнд талархаж, ийм зүйлийн төлөө, ийм миний хорон муугийн төлөө хадагдсан учраас Бурхан минь би танд баярлалаа. Харин би танд үнэхээр бүх амьдралын туршид талархаж, би чөлөөлөгдсөн хүн шиг баяртай, урам зоригтой, би итгэл найдвартай, зөв шударга, үннээр амьдрмаар байна гэж хэлэх үед энэ нь таних болд юм.
бид хардаггүй, бид загалмай хардаггүй. Бид чөлөөлөгдснөө мэддэггүй. Харин бид дэлхийг хардаг, бид өөрсдийн хүслийг хардаг, таашаалдаа баясдаг, өөрсдийнхөө махан биеийн шунал хэрэгцээнүүдийг гүйцэлдүүлэхийн төлөө дэлхийн арга замуудыг хэрэгэлдэг. Библийн, Бурхны үнний үгийг биш. Харин энэ дэлхийн аргыг хэрэглэх үед бид буцаад энэ махан биеэр боолчлолт, доромжлолт бид хүлээсэнд очдог байна. Харин бүү ингээсэ гэж эсний нэрээр ерөөмөр байна. Бид бүгдээр эх өдрүүдэд дахин загалмайн ялалт руу, загалмайн намайг өгсөн чөлөөлөлт рүү, Бурхны хайр руу харах ёстой. Загалмайг хар. Түүн дээр таны төлөө хайр байгаа гэж хар. Загалмай дээр зовлон биш. Загалмай дээр таны төлөө хайр байгаа гэж хар. Бурхан таныг үргэлж баяр хөөртэй амьдрах гэсэндээ загалмай дээр өлөгцсөн. Харин муу ёрын сүнс бол биднийг үргэлж юу вэ? Бүтлгүүтээсээ, Бурханаас холдоосоо, амьдралаа зогсоогоосоо, харуусаасаа, тэгээд надтай хамт мөнхийн зовлон руу яваасаа гэж хүсдэг. Тэгээд тэдгэрийг маш гоё хийдэг. Муу ёрын сүнс хурж ирэхдээ хизээч эвэртэй, сүултээ, жад барьсан нөхөр ирдэггүй. Харин муу ёрын сүнс хурж ирэхдээ костюм өмсөж, зангаа зүүж хурж ирдэг. Муу ёрын сүнс хурж ирж таныг сорихдоо гоо үцгэлэн дэлхийн урлаг соёлоор дамжиж хурж ирдэг. Бузар муу сүнс хурж ирэхдээ таныг амьдралын хэрэгцээ, шаардлагаар чинь дамжиж таныг сорж бүдрүүлдэг. Яг бол бидний эзэн Есүсийг хүртэл сорьсон тэр таныг ч гэсэн сорьж чадна. Таны толгойг, таны оюун ухааныг, таны бодлыг хүртэл замхруулж чадах тийм хүчтэй дайсан бол бузар муу сүнс байна. Харин таны ялах ёстой нэг л зам байна. Тэр нь Есүс Христийн загалмайн хайр руу хар. Загалмай дээр таны төлөө урссан хайр байгаа. Энэ хайр таныг хочсон юм аа. Таны дээр энэ хайр хочигдсан байгаа. Ийм учраас муу ёрын сүнс танд хизээч хүрж чадахгүй маа. Та итгэж байна уу? Христийн хайр таны дээрээс хочсон. Харин бид нар тэр хочигдсан хайрнаас яг уу битгий шоволцсон. Муу ёрын сүнсийг шоволзон битгээд дууд. Ээжийнхээ хормоноос гарч байгаа хүүхэд шиг би энд байна гэж битгий хэл. Бид яг ингэж гимиг дууддаг байхгүй. Бурхан биднийг өөрийнхөө цусаар халахалчаад байхад харин бид нар тэр халахалсан зүйлийг дотроос нь онгоолгоод эрхэн бидэнд байдیں۔ Тэгээ муу ёрын сүнсийг даллан дууддаг байхгүй. Хүрээ тэр зүгээр хүн хараагүй мэдэхгүй чи хэрэгтэй байна. Тэгээ бид өөрсдөө хаалгыг нээж өгдөг. Тэгээ тэр бидний дотор орж ирэхэд бид Бурхан бидний гимш гэдэг. Гимш гаргаж хай гэдэг. Тэгэхээр байж болоогүй. Одоо хэрэгтэй байна гэдэг. Харин тэр юу хийдгийг мэдэх үү? Тантай хамт таны дотор өсдөг. Таны бодлыг дийлэх, хүслийг дийлэх, амьдралыг чинь дийлэх хүчтэй болтлоо танаас зурладаг. Тэгээд дараа нь таныг Христийн цуснаас гаргаж хаях хэмжээнд хүртлээ таныг яг боолчилдаг баг. Харин Христийн цус таныг хочсон шүү. Ямар ч муу ёрын сүнс танд хүрэх эрх мэдэл байхгүй. Та чөлөөлөгдсөн. Өвчний сүнс танд хүрэх эрх мэдэлгүй. Хараалын сүнс танд хүрэх эрх мэдэлгүй. Энэ амьдралын цөхрөл, амиа хорлох хэмжээний сүнс танд ирэх боломжгүй болсон. Энэ эрхээ эдлээрэй гэж хэлмээр. Тийм учраас Марк номын 16 дугаар бүлэг дээр итгэгч нарт энэхүү шинж тэмдгүүд дагалдах болно. Тэд нар бузар муу сүнсийг захирах болно. Чөтгөрүүдийг хөөх болно. Тэдэнд ямар ч хор хөнөөл учрахгүй гэж хэлсэн. Тэд сайн мэдээ тунхаглах болно. Тэд хүмүүсийг дагалдагч болгоно гэж хэлсэн. Та алийг хиймээр байна? Буцаад боолчлолд ормоор байна уу? Буцаад загалмайн хайр руу очиод дахин хучигдж хүч чадал баяр хөөртэй амьдрмаар байна уу? Ирэх өдрүүдэд ийм хайр таныг хөтлөөс. Та бас ийм хайр руу очиосоо гэж ерөөмөр байна. Алдар нь эзэн байх болт хамтдаа залбирцгаая.